За өнөөдрийн эдийн засгийн байнгын хорооны хурал бас өргөн бүрэлдэхүүнтэй зохих албаны хүмүүс хүрэлцэн ирсэн. Одоо хурал усанд хурал даргалагчид талархлаа илэрхийлье. За цөөн хэдэн зүйл дээр бас асуулт асууя гэж бодож байна. За Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл энэ баримтчгийн ном бидний гарт ирсэн. За цаг хугацааны хувьд цаглбарын хувьд ялэмгүй бас хоцорж орж ирвүү гэж харж байна. 11 сарын 30-нд бол их хурлаар батлах юм шиг байна. Тэгээд ер нь одоо энэ удаагийн энэ үндсэн чиглэл 2026-аас 30 оны үндсэн чиглэлийг энэ засгийн газар боловсруулахдаа урд урдын засгийн газрын одоо боловсруулж исэн үндсэн зарчмаас ер нь ялгаатай буюу ижил төстэй ер нь ахиц дэвшил авчрах, за иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, дундаж давхаргын амьдралын чансаа энэ дундаж давхарг өнөөдөр яг байна уу үгүй юу гэдэг дээр бас ямар одоо бодлого боловсруулсан. За өнөөдрийн Монголын нийгмийг одоо эдийн засгийг ачааллыг авч нуруундаа авч явж байгаа энэ аж ахуй нэгж энэ хувийн хвшлийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн эрх ашиг одоо хэдий ямар одоо хэмжээнд хүргэх тийм ээ. Тэгээд цаашлбал ер нь хөдөлмөр эрхлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, за тэн дундаа одоо тэтгэврт гарсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дахин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр ямар нэгэн тусгай бодлогын асуудал энд орвоо. За ер нь бол энэ эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан үеийн үед одоо ингэ засгийн газар болгоны үед одоо хил ам дагуулсаар л ирсэн. Тэгэхээр зүгээр нэг энэ буруутай хүмүүсийн одоо тэр албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлэл ингээл чимээгүй орчих юм уу? Эсвэл одоо тэдэнд яг тодорхой арга хэмжээ авч ер нь энэ эрүүл мэндийн даатгалын санг энэ эрүүл мэндийн яамнаас тусад нь гаргах энэ асуудал ер нь одоо энэ засгийн газрын үед энэ байх болов гэж бас асуумаар байна. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийн асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчныг одоо боловсруулах тал дээр бас л асуудал дагуулж байгаа. Аж ахуй нэгжүүдэд маш их ачаал өрүүлсэн энэ асуудал дээр ер нь энэ үндсэн чиглэл энэ эх 5 жилд ер нь ямар байж. За учраа сайд хариулъя. За энэ дундаж давхаргыг тооцдог ийм аргачлал бас байхгүй юм бэл. Тэгээ манайх ер нь дундаж давхаргыг яг тийм тооцож үзээгүй. Яг ийм аргачлал байхгүй. Тэгээ статистикүүд хоорондоо зөрдөг. Харин олон улсад бол энэ дундаж давхаргыг тооцсон бас ийм тогтсон аргачлал байхгүй мөртлөө бас нэг ийм хэд хэдэн хувилбараар бас тоочж үздэг юм байна. Жишээ нь дэлхийн хөдөлмөрийн байгууллага бол бас энэ дундаж давхаргыг тооцох нэг ийм аргачлал буюу дундаж орлогын 50-150% интервал багтах өрхийг дундаж давхаргад тооцож үзэхэд 2018 он 52%, цар тахлын нөлөөгөөр 42, 22 он 40% болсон ч энэ нь 23 он буцаад 55% нэмэгдсэн гэж яг энэ аргачлалыг барьсан. Тэгэхээр бид бол эхлээд дундаж давхаргыг тооцдог аргачлалаа боловсруулалт дуусгах нь бидний хувьд тулгымцсан асуудал. Тэгэхээр ер нь бол бид нар энийг 5 жилийн чиглэлийг хийхэд энэ олон улсын индексүүдтэй энэ аргачлалуудтай энийг нийцүүлэх гэж нэлээдгүй ажил болоод байгаа юм л да. Энэ төрийн албаа агч нар ч өдөр шөнөгүй суугаад шинжлэх ухааны академийн энтертэй хамтраад үзэж тарлаа л да. Тэгээд нэг 126 ширхэг номл нэг хэвлэл гişүүд өгсөн байгаа. Тэрнийх үнэтэй цайтай юм биш. Нүүбийн хөгжлийн хөтөлбөр одоо хэрэгжээд ингэ явж байгаа. Тэгэхээр энэ тооцох аргачлалууд хүртэл байхгүйсэн багхгүй. Тийм учраас энэ аргачлалаа боловсруулад бид нар энэ аргачлалыгаа тусламжтайгаар дундаж давхаргын хэмжээг 20%-аар нэмэгдүүлэх зорилтыг л тавьж байгаа. Ер нь бол их даруухан шүү дээ. Тэрээс тийм их том мөрөөдлийн жагсаалт бол бид нар түрүү нөгөө их цэцэг гишүүн бас яриад байна. Юм бол байхгүй шүү. За хоёрт бол дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд бол эдийн засгийн өсөлттэй бол шууд хамааралтай. Тэгээ энэ хүрээндээ бол бид нар хэд хэдэн зүйлийг хийнэ.
дөрвөн бас дурдгаж байгаа инфляцийг зорилт түвшинд хадгална. Монгол банкны зорилттой түвшинд хадгалах бодлого зорилтыг альж ямар ч үед засгийн газар байгуулагдсан энэ 5 жилийн чиглэлийнхаа дагуу дараах тоон үзүүлэлтүүдийг барина. За ингээ эдийн засгийн тогтвортой өсөлтийг бол хадгалнаа. Тэр 5.1-ээс 6% хүрэхээр хадгална. За бизнесийн таатай орчин бүрдүүлэх буюу ажлын хүчний оролцооны түвшин одоо бол нэг 61.9 байна. Үүнийг 65% хүргэнэ. Тэгвэл 1%-аар энэ 5 жилийн тутам өснө гэдгийг нөгөө төсвийн ерөнхий захирагч нарын үр дүн дээр индикаторуудаар хэмжигдсэн. Тэгээ энэ тийм их гайхалтай биш л те. Уг нь энэ хувийн хвшлийн дээр мэджээ. Одоо Батчмын гишүүн дээр бүгдээрээ л мэджээ. Ер нь Монголын том аж ахуйн нэгжүүд угаасаа л KPI тавиал тэгэл хэмжээл залуу ус урамшуулаад тооцоо явуулдаг. Бид л нэг тийм хоцрогчод байгаа болохоос биш хувийн хвшил бүгдээрээ л KPI-аар үнэлэл явж байгаа шүү дээ. Энэ нэг тийм гайхалтай юм биш. Тэгэхээр бид нар бол энэ удаа бол илүү нөгөө хэмжиж болох үзээр хийсэн учраас та нар ажлын хүчний оролцооны түвшин 65% хүргэн шүү. Үүн дээр салбарын үр дүн юу аах вэ? Аль салбар оролцох уу? Аль төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар оролцох уу гэдгийг хатуу тавиад явж байгаа. Дээрээс нь нөгөө бүлгүүдэд малчтын орлогыг хамгаалах, хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үн цэмийг нэмэгдүүлэх чиглэлийн зорилтуудыг бас ингээд нөгөө дундаж давхаргыг нэмэгдүүлэх чиглэл дээр энэ бол үр дүнгээ өгнө гэж. Дээрээс нь сая төсвийн хүрээнд дээр хүртэл бид нар нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлого хоёрынхаа харьцааг 37-оос 30 руу бууруулсан. Энэ бол төр оролцоогоо багасгаж байна л гэсэн үг. Үүнийг амжуулахын тулд эдийн засгийн эрх чөлөөний хууль, энэ хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хуулийг одоо маргааш засгаар оруулах. Тэгээд татварын багц бол ингэжээж бүхэлдээ нөгөө энэ бодлогын чиглэл явна. Аль яам хуулийн оруулах вэ? Аль яам ямар арга хэмжээ авах вэ? Аль яам төсөл арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэх юм бэ гэдэг ингээ ангилна. Ажлын хэсгээс